Сайн байцгаана үзэгчдээ Тэнгэр телевизийн гадаад мэдээний 7 хоногийн тайм хөтөлбөр эхэлж байна. Би та бүхэнд өнгөрсөн 7 хоногт олон улсад болж өнгөрсөн онцлог үйл явдлуудыг багцлан өргөхөөр бэлтгэлээ. За хөтөлбөр Иранд болж байгаа дайны талаарх хамгийн сүүлийн үеийн дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэнд хүргэж эхлэх болно. За Пакистаны зуучлалаар 2026 оны 4-р сарын 8-нд Америкийн нэгдсэн улс болон Ираны хооронд угтаа 2-7 хоногийн гал зогсоох хилэлцээрийг бол хийсэн, тохиролцсон гэвч хоёр тал тохиролцоог зөрчсөн тохиолдлууд сүүлийн өдрүүдэд ялангуяа ихээр гарч байна. За Америкийн нэгдсэн улс Иранд 14 заалт бүхий төлөвлөгөөг танилцуулсан бөгөөд үүнд дор хаяж 12 жилийн хугацаанд Ираны тал цөмийн зэвсэг бүтээхгүй, уран баяжуулахгүй байх шаардлагууд, үндсэн шаардлагууд нь бол багтсан байна. Иран харин энэ саналыг нь татгалзаж өөрсдийн боловсруулсан 10 заалт бүхий инх тайны төлөвлөгөөг мөн дэвшүүлсэн. За Америкийн нэгдсэн улс 4-р сарын 13-нд Ормосын хоолойд мөн хориг тогтоож Иран руу чиглэн явж байгаа бүх хүлэг онгоцыг шалгаж эхэлсэн. За энэхүү Ормосын хоолойг нээх асуудал харин хилэлцээрийн гол сэдэв болж байна. Өөрөөр хэлэх юм бол талууд гал зогсоох хилэлцээрээр зөрчин тодорхой дайралтууд нэн ялангуяа Ормосын хоолойд бол хийсээр байгаа. За энэ нь Америкийн нэгдсэн улсын Ираны эсрэг тавьсан хоригоор бол голлон үргэлжилж байна. За ингээд Ормосын хоолой нөхцөл байдал хийгээд дэлхийн газрын тосны зах зээлд хэрхэн нөлөөлж байгаа талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид дотоодын их сурвалжаас тодруулсан юм а. Тэгэхээр Ираны дайнаас болоод Ормосын хоолойн асуудлаас олон улсын анхаарлын төв болоод байна л да. Хаалттай байгаа ч гэсэн тодорхой бас хүлгүүдийг нэвтрүүлээд байна. Тэгэхээр энэ ямар нөхцөл байдал явагдаад байна? Америкийн хориг бас яаж нөлөөлөд байгаа вэ? Тэр талаар дэлгэрэнгүй мэдээлэл хэлсэн. За Иран, Израиль, Америкийг хамарсан энэ дайн эхлэхээс өмнө бол яг хоногт 100 орчим худалдаа буюу арилжааны хөлгүүд бол Ормосын хоолойгоор дамждаг байсан. За дайн хийсэн 2 сарын 28-наас хойш энэ тоо бол 10 хүртэл багассан. Өөрөөр хэлбэл Иран бол Ормосын хоолойг хааж боомлох энэ стратегийн хувьд бол энэ дайнд бол одоо цэргийн замаар биш юм хэд эдийн засгийн хувьд давуу талаа ашиглаж байгаа нэг хэлбэр л дээ. За үүнтэй холбоотойгоор зэвсэгт мөргөлдөөн бол 4 сарын 7 хүртэл үргэлжлээд за талууд бол харилцан буулт хийгээд гал зогсоосон байгаа. За гал зогсоосноос хойш Америк нэгэн таамаглаагүй үйлдэл хийсэн юу гэхээр Ормосын хоолойг уулнууд Иран нээж өгөх ёстой байсан боловч Америк давхар бүсэлтийч Ираны бомбуудаас гарч байгаа хөлөг онгоцуудыг зогсоох, хаах, блокад хийх буюу одоо давхар бүсэлт хийх юм арга хэмжээ авч эхэлсэн. За үүнтэй холбоотойгоор Иран ч гэсэн давхар энэ Ормосын хоолойг хаасан энэ үйл ажиллагаагаа дахиж өргөжлөж өгсөн. Тэгэхээр ерөөсөө хоёрын давхар хаалт бий болчихсон. За Иран бол өөрийнхөө экспортыг Ормосын хоолойг хаах үед өргөжлөж ийсэн бол Иран ч гэсэн өөрөө бол экспортоо буюу одоо нефтийн экспортоо хийх боломжгүй ийм байдалтай яваад байна л да. Тэгэхээр одоо яг энэ Ормосын хоолойг хаасан асуудлаас болоод аль улсууд хамгийн их хохирол өмсөж байна эдийн засгийн хувьд? За мэдээч нефт экспортлогч араб орнууд буюу одоо энэ Персийн булангийн орнууд байгаа. Энд бол Кувейт, Арабын нэгдсэн Эмират улс, Сауди Араб, Бахрейн, за одоо шингэрүүлсэн нефтийн хий гэж ярьдаг LNG энэний хамгийн том экспортлогч орн болох Катар эдийн засаг бол хамгийн их хохирж байгаа. За ер нь дэлхийд хоногтоо 100 сая баррел нефт бол эргэлдэж идэг худалдаанд. За үүний 20% яг энэ Ормосын хоолойгоор дамждаг. Тэгэхээр ер нь дэлхийн нийлүүлэлтийн 5.1 нь одоогоор тасарсан байдалтай. За үүнээс хамгийн мэдээж хохирол амсж байгаа улс нь бол Арабын нэгдсэн Эмират улс байгаад байгаа. Сауди Арабийн хувьд бол Улаан тэнгис, Персийн булан гэдэг хоёр их суугтай биш үү? Тэгэхэд л Кувейт, за Арабын нэгдсэн Эмират бол ерөөсөө ганцхан суугтай. Тэгэхээр эдгээр улсууд бол хамгийн ихээр хохирол нь мэдрэгдэж байгаа. За үүнтэй холбоотойгоор өнгөрсөн 7 хоногт байсан баха ОПЕК-ийн энэ холбооноос одоо нефт экспортлогч орнуудын холбооноос Арабын нэгдсэн Эмират улс албан ёсоор гарсан. За үүн нь бол ингээд Америкийн шалтгаан болон холбооныхоо шалтгаан нефтийнхаа экспортыг тодорхой хэмжээнд барьж одоо үнийн бодлогот бол
одоо барууны холбоотнуудын заавар өгдөг гэсэн бол одоо энэ бодлогоос ангижраад нефт аль болох экспортлох за гадаад бодлогын хувьч гэсэн Сауди Араб бас энэ жоохон зай барих ийм тал руу орчоод байгаа. Тэгэхээр ер нь цааш хэрхэх төлөвтэй байна гэж та харж байна. За олон улсын шинжээчдэр ялангуяа Америкийн нэгдсэн улсад байдаг одоо энэ олон улсын хүрээлэнгийн голлох эрдэмтдийн үзэж байгаагаар энэ дан бол уул нь бол Америкийн өсөл бол энэ даныг юуны өмнө өндөрлүүлэх хилцээд одоо тохиролцоонд хүрэх ийм чиглэлтэй байна. Трамп ч гэсэн энэ хүсэж байгаа. Энэ дэлхийн эдийн засгийг уналтанд оруулах хүсэл бол Трампын захиргаанд бол байхгүй. А нөгөө талд бол Израилийн хувьд бол энэ даныг өргөжлүүлэх сонирхолтой байгаад байгаа. За тэгэхээр яг энэ баланс донд бол энэ дан одоо яг өнөө маргааштай өндөрлөнө гэж хэлэхэд бол их төвөгтэй одоо. Нөгөө талд бол Иран бол өөрөө огшин тогтнох үгүй гэдэг энэ танд орцсон. За хоёрдугаар энэ оны 2 дугаар сарын өмнөх байдалтай харьцуулахад стратегиуд харьцангуй давуу талтай болцсон байгаа учраас бас дайныг юуг хурдан өндөрлүүлэх юм бас хүсэл Ираны захиргаанд бол байхгүй. Нөгөө талд Иран бол алдаадах юмгүй улс болчиход байна л да. Өдөртөгч нь алагдсан тий. Хаменей гээд шишний дээд өдөртөгч буюу төрийн дэргүүнийг нь бол Америкт хөнөөцсөн 2 сарын 28-нд. За олон жилийн турш угаасаа санкцд байсаар ирсэн, нефтийн экспорт хангалттай хийж чаддгүй, дэлхийн зах зээлс доогуур үнээр борлуулдаг байсан. Одоо энэ бүр хаагдсан. За эдийн засаг нь бол угаасаа маш хүнд нөхцөл байдалтай. Яг энэ үед бол Иранд бол алдаадах юм байхгүй. Харин одоо олдсон байгаа энэ дайнд олдсон байгаа давуу байдлаа ашиглах ийм л зорилттой явж байгаа. Эндээс яг танаас зүгээр бас ойрхот орондын одоо асуудлаар яг мэрэгсэн яг сонирхлын үднэсний зүйлийг бас асуумаар л байна л да. Газрын туснаас гадна Иранд төрийн эргэлт болно гэдэг найдлага анхнаасаа бас Трампт байсан. Гэвч одоо Иранд ингэж хашны дэд удирдагч алагдчихсан, түүний дараагийн залгамжлагч хэдий тодорчсон ч гэсэн одоо яг юу хийж байгаа хэсэг нь тодорхойгүй энэ нөхцөл байдал үүсэж байгаа л да. Тэгэхээр Иранд ер нь дотооддоо нөхцөл байдал нь ямар байгаад байгаа төрийн эргэлтийг болох боломжтой юу? За Израиль Америкийн энэ дайны ер нь баг номер 1 зорилго. Ираны дэглэм нураах явдал байсан. Тэгээд энэ зорилгоо биелүүлэх явдал дээр бол хоцорсон л доо. Яг 25 оны 12 сар болон 26 оны 1-р сард энэ Иранд бол үүмэн болсон шүү дээ. Иргэд жагсаж тэмцсэн. За энэ тэмцлийг бол хүч хэрэглэн дарсан Ираны дэглэм. За үүнээс бараг ингээд сар гаруун дараа ингээд гаднаас цэргийн ийм дэмжлэг үзүүлэх байдлаар Америк Израиль орж ирсэн. Гэхдээ энэ бол оройтсон байсан. Ираны ард иргэд бол одоо бол яг энэ дэглэмээ нураах гэхээс илүү энэ нөхцөл байдалд бол ер нь зүгээр харзнах, төвчг төсвөрлөх ийм байдлаар орсон. Дээрээс нь бол энэ бол Иран бол Венесуэл биш. Трамп бол Венесуэлд явуулсан операцийг бол та мэдж байгаа шүү дээ. Мадурог бол цэргийн тусгай ажиллагаагаар Америк руу тээвэрлэн одоо хулгайж авчихсан муугаар хэлэх юм бол тий. За үүнээс хойш бол Венесуэлтэй бол харьцангуй харилцаагаа сэргээх. За тэнд нөгөө хаалтанд оруулаад байсан нефтийн худалдааг бол буцаад эргэлтэнд оруулсан юм ажил болсон. Тэгээд Иран ч гэсэн яг ийм нөхцөл байдал болно гэж таамагласан боловч тийм болоогүй. Яа тэгэхээр Иран бол Венесуэл биш. Бас харьцангуй энэ дэглэм нөгөөрөө ард иргэдийн дэмжлэгтэй байгаа гэсэн үг. Ер нь бол нэг 50-50% л гэж харах хэрэгтэй. Тэгээд дайн ихснээс хойш бол Ираны иргэд бол одоо энэ гадны эзлэн төрөмгийлэхийн үйл ажиллагааны эсрэг бол одоо илүү нэгдэж нэгтрэх ийм байдал бол ажиглагдчихлаа байна л да. Тэгээд үүнийг бол хадлага болсны дараа Америкийн одоо яг олон улсын харилцааны тэргүүлэх эрдэмтэд жишээ нь Джон Мершаймер за энэ доктортой хөгжлийн концепцийг болсон Джеффри Сакс зэрэг усууч гэсэн анхааруулж байсан. За энэ дан бол яг бидний зорьсноос эсрэг үр дүн авчирнаа. Америк бол Иран Америкийн хувьд бол яг л Оросын Украинд ямар байдалд орсон яг тийм л юм намайг болчихд шигдэж орох юм эрсдэлтэй гэсэн яг энэ таамгаар л бүх зүйл болж өрнөж байна л да. Газрын засгийн нийлүүлэлтийг ярихаар бид бас ялцчихгүй урт туршаа ярих гарч болж байгаа тийм. Тэгэхээр орон улсын холоогоор одоо экспортлогдож байгаа газрын тосныхоо бас ихэнх хувийг хятад улс авч байгаа. Тэгэхээр энэ асуудал эргээд манай урт туршид бас хэрхэн нөлөөлж гин ямар арга хэмжээ авч гин саяхан бас гадаад хэргийн сайд Ванги
Ираны гадаад иргэн сайдтай уулзаад хүртэл амжлаа. Тэгээд эргээд энэ бас манай улсад ер нь дан байдлаар нөлөөлөх боломжтой. За ер нь бол хоёр асуулт биш үү? Эхний асуулт дээр бол яг энэ нефтийн үн энэ Иран, Израиль, Америкийн дайнаас хойш бол ингээд $70 байсан бол одоо ингээд 100-аас $120 хооронд хэлбэлзээд байна шүү дээ. Энэ үн бол Хятадын хувьд бол хамгийн өндөр тусч байгаа. Хятад бол нийт эрчим хүчний хэрэглээнийхээ одоо 60%-ийг нүүрсүүлэн одоо нефтийн гаралтай ийм бүтээгдэхүүнээр хангадаг улс. За Ормозын олоогоор дамжиж байгаа тэр нефтийн худалдаа авалтын Хятадын худалдаа авалт Европ, Америкийг нийлүүлсээс 3 дахин их байсан. Тэгэхээр Хятад бол энэ сөргөлдөөнийг бол нэг дээр зогсоохын төлөө бол ажиллаж байгаа. За тэгээд талуудын хооронд 4 сарын 7-нд болсон тэр гал зогцох хилцээрийг хэдийгээр Пакистан улс санаачилсан гэж ярьж байгаа боловч Хятадын нөлөөгөөр Пакистан улсыг бол зоочилж явуулсан байгаа. За одоогийн явж байгаа хилцээнүүд ч гэсэн цаана бол Хятадын бас нөлөөгөөр явагдаж байгаа юм байгаа. За Монгол улсын хувьд ямар нөлөөлөл үзүүлэх вэ гэхээр манайд бол LED-ийн нөлөөлөлд эхэлсэн байна л да. Яг хэдийгээр А92 бензиний үн бол доктортой нэг түвшинд байгаа боловч дизель түвшний үн бол сүүлийн 2 сарын хугацаанд 38% өссөн байна. 3100 байсан дизель түвшин одоо 4400 болсон байна тий. За Евро стандартын дизель түвшний үн бол одоо баг ингээд 5000 төгрөг төгссөн. Бас ингээд 30% төгссөн. За тэгээд дизель түвшүүл яг манай энэ үйлдвэрлэл үйлчилгээний салбарын одоо гол хэрэглэгдэхүүн орц үдэгтэй бүх одоо бүтээгдэхүүний тээвэрлэлт за энэ уул уурхайн үйлдвэрлэлд бол ашиглаж байгаа. Дизель цахилгаан генераторууд бол дизель ашиглаж байгаа шүү дээ. Тэгээд одоо үнийн өсөлт ч гэсэн яг манай нийгэмд бол мэдрэгдэж эхэлсэн байна. Махны үн одоо 30% өссөн байна тий. Хүрээ мах, хоньны мах 30% өссөн байна. За үүнтэй дагаад бас бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн ч гэсэн өсөж байгаа юм үзүүлэлт байна. За тэгээд энэ А92-ийн үнийг бас цаашд хэр хугацаагаар тогтоон барьж чадах уу гэдэг бол бас нэлээд сонирхолтой асуудал байна л да. Яг нь манай бүх шатхуун импортлогчид бол Роснефтээс бензин авдаг. За Роснефттэй бол уул уурхай эд соёлын сайд 4 сард уулзалт хийгээд за хүнийг бол докторж болохын арга авсан. Гэтэ энэ одоо хил дээр хүн 1 тонн 702 тонн байх энэ үнэ бол цаашд хэр хугацаанд хадгалах уу хэдийн хугацаар тохирсон бэ гэдэг нь бас тодорхойг байгаа. Тэгэхээр нефтийн 100-аас $120 хооронд байх энэ явц үргэлжлэх юм бол аяандал манай ч гэсэн тэр үнийн одоо шокийг бол шингээхээс өөр харахгүй болно. Яа тэгэхээр энэ бол өрсөлдөхүйц үнээр энэ нефт бол дэлхийн зах зээл дээр борлогддог. Тэгэхээр манайхаас илүү өрсөлдөхүйц үн санд болгож байгаа өөр худалдаа авахч өөр бүсээс гараад ирэхийг үгүйсэхгүй. Яа тэгэхээр Азийн бусад орнууд за үүн дотор Япон байна, Энэтхэг тий зүүн Азийн орнууд төр бол одоо LPG гэж ярьдаг шингэрүүлсэн энэ хийн түвш бол нэлээд хомсдолд орцсон ийм байдалтай байгаад байна. Цаг гаргаж мэдээлэл өгсөн танд их баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр Америкийн нэгдсэн улс болон Ираны дайны тухайд товчхондоо Пакистаны зуучлалаар бол галз зогсоох хилэлцээр үргэлжилж байна. Гэхдээ тодорхой нэгдсэн тохиролцоонд бол хүрэхээс маш хол байгаа гэсэн. Өөрөөр хэлэх юм бол хичнээн галз зогсоох хилэлцээр үргэлжилж байгаа ч гэсэн яг энэ дайнд хизээ цэг тавих хэсэг нь бол тодорхойг байна. За цөмийн асуудлын тухайд гэвэл Иран олон улсын атомын энерги агентлагийг одоо үйл ажиллагааг нь хаачсан улмаар хяналт тавих боломжгүй байгаа. За энэ талаар та бүхэн тодруулан мэдээлэл хүргэх гээд нэгдсэн үндэсний байгууллагын харьяа олон улсын байгууллага, олон улсын атом энерги агентлаг нь за мөн одоо тус байгууллага нь гишүүн орнуудынхаа цөмийн хөтөлбөрт нь хяналт тавьж цөмийн зэвсэг одоо бүтээхгүй байгаа хэсгийг нь баталгаажуулах гол үүрэгтэй байдаг. Гэвч Иран одоо тус агентлагийн хяналт үйлчлэгийг нь улсдаа хааснаар одоогоор ямар нөхцөл байдал үүсэж байна вэ гэдэг асуудал гарч ирж байна. За тэгвэл Ираны хувьд цөмийн баяжуулалтаа үргэлжлүүлж байна уу эсвэл зогсоосноо гэдгийг нь бол ийхүү дэлхийд даяар мэдэх боломжгүй болж байгаа. За түнчлэн цөмийн нөөцийн хэмжээ нь ямар байгаа хэсгийг нь бас баталгаажуулах боломжгүй улмаар цөмийн зэвсэг хийх зорилготой хэсгийг нь одоо үндсэндээ шалгах аргагүй болж байна гэсэн үг. За Иран одоогоор 60%-аар баяжуулсан 440 кг орчим уран хадгалж байна гэж үзэж байгаа бөгөөд цөмийн зэвсэгт нь
одоо 90% баяжуулалт шаардагдана гэдгийг Al-Jazeera агентлаг мэдээлсэн. Өөрөөр хэлэх юм бол одоо байгаа 60%-аас 90% болгох нь техникийн хувьд харьцангуй богино хугацаанд хийж болох үйц учраас олон улсын атомын энерги агентлагийн хяналт тасарсан нь олон улсын нийгэмлэгийн одоо яг энэ цөмийн зэвсэг бүтээх Ираныг энэ асуудалд бол одоо гол санаа зовних ийм одоо үндсэн хөшүүргэн болж байна гэж хэлж байна. За Америк бол Ираны хооронд үргэлжилж байгаа дайны зэрэгцээл Ливанд мөн Хезболла бүлэглэл болон Израилийн хооронд гал зогсоосон ч гэсэн сүүлийн өдрүүдэд дайн одоо улам талуудын хоорондох байлдаа эрчимж байна. Ялангуяа Израилийн аримаас Ливаны өмнөд хэсэгт Хезболла бүлгийг онилсан дайралтууд бол ихсэж байгаа. За дэлхийн эдийн засгийн хувьд бензиний үн Америкийн нэгдсэн улсад гэхэд 52% өссөн үзүүлэлттэй байгаа. Энэ нь цаашлаад дэлхийн худалдааны зах зээлд ч гэсэн томоохон хохирлыг авчирч байгаа. За үүнтэй зэрэгцээд энэ 7 хоногт болох гэж байгаа бас нэгэн томоохон үйл явдлын талаар та бүхэнд товчхон мэдээлэл хүргэх гээд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 13-наас 15-ны өдрүүдэд бүгд найрамдах хятад ард улсад айлчлах нь бол тодорхой болсон. За энэ хугацааг одоо албан ёсоор дөнгөж саяхан бүгд найрамдах хятад ард улсын гадаад хэргийн яамнаас бол мэдэгдлээ. За энэ одоо дэлхийн тэргүүлэгч хоёр эдийн засгийн удирдагчдын уулзалтаар Солонгосын хойгийн асуудлаас гадна мэдээж хэрэг Ираны асуудлаар бол ерөнхийлөгчдийг одоо хилэлцэнэ гэж олон улсын хэвлэлүүд шинжээчид таамаглаж байгаа. Энэ талаар хилэлцснээр Ормуусын хоолойн асуудал, Ормуусын хоолой гацснаас болоод хятад ирж байгаа одоо хохирлын талаар ч гэсэн томоохон хилэлцүүлэг бол өрнөх байхаа гэж найдаж байна. Ингээд энэ талаар та бүхэнд ч гэсэн дэлгэрүүлэн цаг тухайд нь мэдээлэх болно. Өнгөрсөн 7 хоногт дэлхийн дахны анхаарлыг татсан бас нэгэн үйл явдал бол хаанта вирус дэгдсэн тухай. За ингээд хаанта вирус гэж чухам юу болох, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ талаар юу гэж тодорхойлсон талаарх дэлгэрэнгүй мэдээллийг үзэж та бүхэнд хүргье. За нөхцөл байдлын тухайд товчхон хэлээ та бүхэнд танилцуулъя. За 2026 оны 4-р сарын 1-нд Аргентины Ушуай бомтоос гарсан MV Hondius гэх хөлөг онгоцонд хаанта вирусын тахал бол анх гарсан. За хөлөг нь 23 улсын 86 зорчигч 61 багийн гишүүн буюу нийт 147 хүнийг тээвэрлэж байсан. За Антарктид болон Өмнөд Атлантын хэд хэдэн аслагдсан арлуудаар л дайраа өнгөрсөн байдаг. За яг өнөөдрийн статистик мэдээллээр гэхэд нийт 8 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс 6-нд батлагдсан, 2 нь с сэжигтэй тохиолдол. Мөн үүнээс 3 нь бол нас орсон гэх юм харамсалтай мэдээлэл байгаа. За нас орхсдын тухайд Нидерландаас явж байсан 2 хос байгаа. За мөн Германы 1 эмэгтэй байгаа юм. За Нидерландын 2 хосын тухайд тэд тус хөлөг онгоцонд суугаасаа өмнө Аргентин улсад шувуу ажиглах аялал хийж байх үедээ шувуунаас халдвар авсан байж болцсошгүй гэж шинжээчд бол таамаглаж байна. За вирусын шинж чанарын тухайд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь энэ тахалд нөлөөлсөн хаанта вирусын төрлийг нь Андес вирус гэж баталгаажуулсан. За Андес вирус нь хүнээс хүнд халдварладаг цорын ганц хаанта вирусын төрөл бөгөөд энэ халдвар ойр дотн болон удаан хугацаанд харилцаатай байгаа хүмүүсийн дунд хөвчлэн тохиолддог юм байна. За халдвар авснаас хойш шинж тэмдэг илрэх хугацаа нь 4-өөс 42 хоног. Эрт шинж тэмдэгт халуурах, ядрах, гуй нуруу мөр буюу одоо том булчингийн өвдөлт бол орж байна. За уушгины хам шинж үүссэн тохиолдолд нас баралтын хувь нь харин 38% хүрч байгаа юм. За тусгай эмчилгээ бол одоогоор байхгүй. Зөвхөн дэмжих эмчилгээ буюу амралт, шингэн хэрэглэх, шинж тэмдэгтээ тэмцэх арга хэмжээ зэргийг авч байгаа. За хүнд тохиолдолд уушгийг хиймэл амьсгалаар дэмжих бол шаардлага гарч байна. За олон улсын хариу арга хэмжээний тухайд Сингапуроос 2 хүнийг тусгаарлаж шинжилгээнд хамруулсан байна. Канадад харин 3 хүн тусгаарлагдсан байдалтай байгаа. За нэг нь онгоцонд халдвартай зорчигчтой нэг нислэгт байсан хүн байгаа юм. За Францын харин 8 иргэн 4-р сарын 25-ны Сент Хеленагаас Йоханнесбург нислэгт одоо халдвартай зорчигчтой нэгэн онгоцонд хамт байсан учраас с сэжигтэй тохиолдолд хамрагдан модоороос ажиглаж байгаа ийм нөхцөл байдалтай байгаа юм. За мэрэгчлэнүүдийн харин үзэж байгаагаар хаанта вирусын тохиолдлын төрөл нь одоо ковид биш гэж тайлбарлаж байгаа. Өөрөөр хэлэх юм бол Андес вирус хүнээс хүнд амархан дамждаггүй бөгөөд одоо үүнийг ийм учраас ковидтэй, SARS-CoV-тэй бол харьцуулах нь буруу юм а гэдгийг бол олон нийтэд хандаж мэдээлсэн. За хязгаарлагдмал тахал одоо учраас амархан буюу одоо хурдцтай хугацаанд бас хянаж дуусгах боломжтой гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дүгнэж олон нийтэд энэ талаараас мэдээллийг цаг тухайд нь хүргэж байгаа юм байна. 5 дугаар сарын 9-нд Оросын улбаны улсын Москва хотно ялалтын парад болж
өнгөрлөө. Энэ удаагийн ялалтын парад нь өмнөх жилүүдээс харьцангуй хумигтмал болсон гэдгээр олон улсын анхаарлыг татж байна. Орсын албаны улс 5 дугаар сарын 9-нд Улаан талбайд ялалтын парад зохион байгууллаа. Сүүлийн жилүүдээс хамгийн хумигтмал хэлбэрээр болсон гэдгийг олон улсын шинжээчид бол тайлбарлаж байгаа. За энэ жилийн парадад Украины довтлохоноос болгоомжилсан аюулгүй байдлын шалтгааны улмаас танк болон бусад хүнд зэвсгээ үзүүлж чадаагүй. Өөрөөр хэлэх юм бол үзүүлэх тийм завшаан гарсангүй. Тийм ч учраас үүнийг бол бас хумигтмал болсон гэж нэг талаас тайлбарлаж байна. За мөн түнчлэн 2008 оноос хойш анх удаа саяын дурдсан зэвсгүүдээ бол ийхүү олон нийтэд дэлгэж харуулсангүй. За Орсын албаны улсын ерөнхийлөгч Путиний хувьд ялалт манайх байсан байхч болно гэж хэлсэн бөгөөд манай баатрууд, цэргүүд урагшилж, давшиж байна хэмээн Украин дахь дайнтай холбоотой юм дэмжлэгийн үгийг бас ялалтын парадын үеэр хэллээ. За ялагчдын үеийнхний авгаа гавья өнөөдөр цэргийн тусгай ажиллагааны зорилгоодыг ч гэсэн биелүүлж байгаа. Учираас цэргүүдтэй бас энэ алдар гавьяан ч гэсэн урам зориг өгдгөө гэж тэрээр мөн дайнд яг фронт тулалдж байгаа цэргүүдтэй урам зориг өгч байгаа ийм үг бол хэллээ. За энэ удаагийн парадын онцлогуудын тухайд бол Умар Солонгосын цэргүүд парадад бас анх удаа оролцсон. За ялангуяа Курск мужид Орсын албаны улстай хамтарч тулалдсны дараах алдаршуулалт нь болж байна ч гэж нэг талаас л үүнийг харж болохоор байна. За хатуу аюулгүй байдлын дор явагдсан учраас Москвад гар утсанд бол интернет байхгүй, за мөн мессежийн үйлчилгээг гэсэн бүрэн хязгаарласан ийм нөхцөлд бол парад болж өндөрлөлөө. За зэвсэг хүч байгаагаа харуулах зорилгоор Орсын албаны улсын арим Ярск, Төв хоорондын баллистик пуужин, Архангельск, Цөмийн шумбагч онгоц, Пересветл гэх лазер зэвсэг болон Су-57 нисэх онгоц С-500 зенит пуужингийн систем зэргийг бас том дэлгэцээр дамжуулан харуулад амжлаа. За энэ удаагийн парадад оролцсон олон улсын удирдагчдын тухайд харин Беларусын ерөнхийлөгч Александр Лукашенко, за Малайзийн хаан Султан Ибрахим, Казахстаны ерөнхийлөгч Токаев, Узбекистаны мөн ерөнхийлөгч Мирзиёв нар оролцлоо. За өнгөрсөн жил харин Хятадын ерөнхийлөгч Ши Жинпин оролцож исэн. Мөн түнчлэн 10 гарын улсын тэргүй ирж байсантай харьцуулахад энэ удаагийн хувьд зочдын хувьд ч гэсэн бас нэлээд бага буюу бас хумигтмал боллоо гэж дүгнэж болохоор байна. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп 5 дугаар сарын 9-өөс буюу ялалтын парадын өдрөөс 11-ний хооронд өнөөдрийг хүртэлх 3 өдрийн хугацаанд гал зогсоох ийм хилэлцээрт хоёр тал тохиролцсон гэдгийг зарласан бөгөөд энэ нь дайны бас төгсгөлийн эхлэл байж болно гэж дүгнэсэн. Өөрөөр хэлэх юм бол үүнээс эхлүүлээд хоёр улс бас яг энэ гал зогсоох дайнд цэг тавих цаашдын бас энэ амлалтаа биелүүлж болно гэж үзсэн. За гэвч Орсын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин 3 дахь улсад Зеленскийтэй уулзах боломжтой боловч их таймны гэрээ буюу энэ удаагийн гал зогсоох гэрээ нь дууссаны дараа л гэх ийм нөхцөлийг тавиад байгаа. За наана ингэж хэлж байгаа боловч Орсын албаны улсын үзэгч та бүхэн мэдж байгаа 3 дахь улсад хичнээн талуудад 3 тал Америк нэгдсэн улс болон Украин, Орос хилцээрийн ширээний ард суусан ч Орсын албаны улс Донбассыг бүрэн хяналттай авахааснаас дайнд цэг тавихгүй гэдгийг бол илэрхийлсээр байгаа юм. За ингээд товч дүнэлтийн тухайд дайн гиснээс хойш бол хамгийн маш юм цөөн хүрээг хамарсан ялалтын парад болж өнгөрсөн бөгөөд Орсын албаны улсын хувьд цэргийн эдийн засгийн дарамт Украины сорилтыг бас тодорхой харуулсан ийм парад боллоо гэж шинжээчид үзэж байгаамаа. Хөтөлбөрийн төгсгөл үзэгч та бүхэнд дэлхийн иргэн тойронд болж байгаа бусад үйл явдлыг мөн товчоор хүргье. 2026 оны 5 дугаар сарын 7-нд болсон Их Британийн орон нутгийн болон бүс нутгийн сонгуулиар реформ нам үнэмлэхүй ялалт байгуулж хөдөлмөрийн нам түүхэн ялагдал хүлээн Уэльсийн парламент дахь олон жилийн хяналтаа анх удаа алдлаа. Хөдөлмөрийн намын газын зургийн талаарх баримталж байгаа бодлогод дургуйтсан мусульман сонгогчдын дэмжлэг нь 2019 оны 80%-аас 33% хүртэл огцон унсан нь сонгуулийн хувь зайг шийдвэрлэх гол хүчин зүйл нь болжээ. Энэхүү сонгуулийн үр дүн Британий уламжлалт 2 намын тогтолцоог нурааж байна.
Бүгд найрамд хардчилсан Солонгос ард улсын шинжсэн үндсэн хуульд нутаг дэвсгэрийн тухай заалтуудыг шинээр тусгаж эх орноо нэгтгэх зэрэг хэллэгийг бүрэн хаслаа. Ингэснээр удирдагч Ким Жон Уны дэвшүүлсэн дайсагнагч хоёр улсын онолыг үндсэн хуулийн түвшинд албан ёсоор баталгаажуулж байгаа. Үүний зэрэгцээ Ким Ил Сун, Ким Жон Илтэй холбоотой томоохон хэсгүүдийг хасснаар Ким Жон Уны статус болон эрх мэдлийг улам бүр бэхжүүлжээ. Бүгд найрамдах Хятад ард улсын цэргийн шүүхээс батлан хамгаалахын сайд асан Ли Шанфу, Вэй Фэнхэ нарт цаазаар авах ял оноож ялын гүйцэтгэлийг 2 жилээр хойшлуулах шийдвэр гаргаснаа зарлалаа. Трампын Хятадын айлчлалын товыг Бээжин ийхүү албан ёсоор баталгаажууллаа. Гэхдээ үүнээс өмнө гадаад хэргийн сайд Ваны Ираны гадаад хэргийн сайд Аракчитэй уулзсан. Америк Израилийн Ираны эсрэг мөргөлдөөн нь Хятад болон Америкийн нэгдсэн улсын төрийн тэргүүн нарын уулзалтын гол сэдэв болно гэдгийг хэвлэлүүд мэдээлж байна. Үүнээс өмнөх 1 сар хагасын хугацаанд харин Хятад улс дээд түвшний дипломат ажиллагаагаа эрчимжүүлж Солонгосын хойгийн тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ Оросын албаны улстай хамтран олон туйлт тогтолцоог хамгаалах зорилго бүхий Евразийн аюулгүй байдлын архитектурын бүтээн байгуулалтыг урагшлуулж байна. Өдөр та бүхэнд Тэнгэр телевизийн гадаад мэдээний 7 хоногийн тайм хөтөлбөр хүрлээ. Дараа 7 хоногт уулзтлаа. Түр баяртай.